Нарны гэрэл гялалсан гиген цонхнууд сайн байна уу? Инхри хараар ивэсэн ээжи аваа сайн байна уу? Сайн бацхан уу манайхаа. Guess what? Цувралын маань 3 дугаар дугаар хэлж байна. За тэгээд тавхан тавтай мөрөлнө. Тэгээд энэ цувралаараа би аль болох мэдлэг түгээхийг хичээдэг байгаа хүмүүст гэтээ ингээ мэдлэг түгээн гिचрэхээр амар хариуцлагатай ажилласан санагдаа. Тэгээд хамаагүй юм ярьж болохгүй болцоход тэгээд надад бол жоохон хэсэг ядаргаатай л энэ сэдвийн талаар судлах гэж. Тэгэхээр өнөөдөр би юуны талаар ярихыг зорж байгаа бэ гэхээр Францын алдар социологч Pierre Bourdieu. За тэр хүний талаар ярих аа. За ялангуяа тэр хүний талаар биш. Тэр хүний гаргаж ирсэн онлын талаар ярих байгаа habitus гэж яг юу юм бэ те? Гэдэг талаар бүндэ ярих байгаа. За тэгээд бичлэг хийж байхдаа аль болох өөрийнхөө санаа бодлыг те хэлэхгүйгээр олонний судалгаан дээр үнэн бодит зүйл дээр тулгуурлан одоо субъектив талаас нь би харахгүй хичээж ярих болно. За бичлэгээ би яаж эхлүүлэх вэ гэж бодож байгаад асуултаар эхлэхээр шийдлээ. Яагаад зарим хүмүүс одоо амар гоё газрууд руу ордог шүү дээ. Үнэтэй ресторан ч юм уу. За тэгээд luxury бүтээгдэхүүн зардаг газрууд руу зүг зүг яваад шүү дээ. Өө за ингээ сайн уу байна уу ийм хол захиалъя. Гэтэ тэнгууд яагаад зарим хүмүүс нь ингээд хичээж санаа зовоо тий яана би одоо буруу юм захиалчих үү дээ ч юм уу. Тийм тухгүй мэдрэмж аваад идэв шүү дээ. Яагаад энэ habitus гэх ойлголт нь одоо юу вэ гэхээр habitus-ыг одоо нэг өгүүлбэр тайлбарлах юм бол хүн амьдралынхаа туршид олж авсан туршлагаараа хорвоод хийдэ яаж хэрцэж байна л гэдэг байхгүй юу? Тэр хүний хандлага, ертөнцийг үзэх үзэл яг юу вэ гэдгийг тайлбарладаг habitus. За гэтээ хамгийн гол нь тэр хүн үзэх ертөнцийг үзэх үзэлтэй юунаас улбаатай вэ гэхээр чиний өссөн төрсөн орчин, за чиний хүрээлэл, тэгээд нэр чинь бүр ингээ бага наснаасаа чиний ингээд өрсөн нийгмийн орчин байгаа шүү дээ. Чи өөрөө хүссэндээ чи тийм хандлагыг хүмүүс рүү гаргаж байгаа ш. Чи өөрөө мэдлгүйгээр өссөн газраасаа тийм зүйл сурчсан гэсэн үг. Бүр ингээ эд эстэндээ шингээгээд энийг бол өөрчлөхөд маш хэцүү, чиний хүсэж сураагүй гэтээ өөрчлөх боломжтой. За тэгэхээр нийгмийн давхраа гэдэг зүйл чинь байгалийн зам ёсны зүйл бол ердөөсөө биш. Хүмүүс өөртөө бүтээсэн түүхийн үр дүн бол нийгмийн давхраа баггүй юу? Нийгмийн давхраа бол хүмүүсийн бүтээсэн түүхийн үр дүн. За тийм байна. За тэгэхээр энийг би хоёр жишээг тайлбарлая. Нэг сургуулийн онд сурдаг хүүхэд байна тийм үү? Тэнгүүд тэр хүүхдийг хүмүүс юу гэж харж вэ гэхээр энэ хүүхэд маш ухаантай, угаасаа хөдөлмөрч хүүхэд тэр юм онцтой авч байгаа шүү дээ. Гэдэг. Энэ бол бас өрөөсгөл ойлголт байхгүй habitus-ийн талаар тайлбарлана гэх юм бол. Тэгэхээр хүмүүсийн мартаад байгаа зүйл нь юу гэхээр энэ хүүхэд магадгүй бусад сурагчдаас илүү давуу талтай байх тийм. Энэ хүүхэд илүү их тавталханд суудаг байх. Энэ хүүхэд гэртээ хараад хичээлийг хийх гингүүт нь орчин нь сайхан бүрдсэн байдаг байх тийм. Магадгүй гэртээ гин багштай. Энэ талаар бид нэр мартаад энэ хүүхэд зүгээр л хичээнгүй угаасаа ухаантай гэсэн ойлголт гаргаж ирээд байгаа байхгүй. За дахиад энэ жишээ нь би гой дуулдаг те би дуучин болох мөрөөдөлтэй охин. Гэтэ би зүгээр л энгийн нэг айл ч юм уу за магадгүй боломжгүй айлын хөвгт. Нэг будхан тасханд амьдардаг. Нөгөө талд заяа бас нэг охин дуучин болох хүсэж байна. Тэгээ тэр охины аав нь Холливуудын алдартай продюсер байлаа. Хиндэн дуучин болох боломж ихөө ойлгомжтой шүү дээ. Холливуудын тэр охиныг болохгүй юу? Тэгэхээр хүмүүс хэлдэг юм уу? Байнга хэлдэг. Чи шаргуу хөдөлмөрл чи хичээнгүй бай. Чи тэрнийхээ эцэд амжилтанд хүрэн баян болно. Энэ бол хүмүүст хийж болох хамгийн харигцуулахгүй юу? Яагаад бид нэр хүмүүс хүн болон өөр гарнаас эхэлдэг гэдэг юм мартаад байна шүү дээ. Тэнгүүтээ хэрвээ би магадгүй бүтлгүүтлээ те би дуучин болж чадаагүй бүтлгүүтлээ тэр энгийн нэгэн айл явах. Хүмүүс юу ч хэлээ. Чи сайн хичэээг болохоор те чи сайн мөрөөдөөгүй шүү дээ одоо. Чи тэгээ тууштай хичээх нь яасан юм? Дөндөө олон одоо алдартуудын underdog story бэ гэж байдаг шүү дээ. Ядуу хүн баян болох түүхүүд. Тиймэрхүү түүхүүдээр ингээ хүмүүс бүр ингээ нүдэ ингээ халахлуулсан цаг үнэнгээ бодсон. Хүн болгон тийм болдог байхгүй. Тэгэхээр
хичээгээд амжилтанд хүрч чадахгүй бол миний буруу болж тусгаад шүү дээ. Маш буруу. Ингэж юусоо болохгүй. Хүн болгон өөрөөр гараан сэхэлдэг. Тэрнээс болоод нийгмийн анги давхарга тэгш бус байдал маш том ялгаатай болж байна гэдгийг Habitus маань тайлбарлаж өгч байна. Habitus-ийн талаарх ойлголт надад яг үнэ их байдгүйсэн. Тэгээд би түрүү семестр хичээл дээрээ энэ талаар ойлгож аваа. Тэгээд та нарт бас хуваалцуулгаа явах гэж байгаа. Habitus-ийн талаар би монгол хэл дээр судлах гэсэн чинь за би яг 2 хоног нийтэл болж байсан байхгүй Habitus-ийн талаар. Тэгэхээр энэ талаар бундаа илүү ойлголоо болох хэрэгтэй байна. За одоо энэ миний харуулж байгаа хэсэг байна шүү дээ. Энэ бол манай хичээл дээр өгсөн бедаалтайгаа манай багш маань бедаалт өгтөө чиний өссөн төрсөн орчин ямар вэ гэдгээ чи 6-аар илэрхийлнэ үү гэсэн бедаалт өгсөн. За бүгд тэр бол ойлгомжтой харж байгаа аль нь миний өссөн төрсөн орчин бэ гэдэг маш ойлгомжтой харагдаж байна. Нөгөө талд энэ хэний өссөн төрсөн орчин бэ гэхээр манай сургууль сурах солилцоогоор ирсэн Франц оюутны өссөн орчин баггүй юу? Маш ялгаатай харагдаж байна тийм. Тэгэхээр ийм өөр орчинд өссөн хүмүүс өөр хандлагатай байлгүй яах юм бэ? Тэ? Habitus-ыг ингээ ойлгосноор бид нэр яагаад байгаа юм тэгэхээр илүү их хүнийг ойлгоод шүү дээ. Нийгмийн бүтцийг болоо та нар ерөөсөө хүн сонирхолтой санагдах нь яагаад энэ хүн ингэж байгаа? Учир шалтгаан нь юу вэ? Энэ хүн зүгээр л одоо тэнэг болохоор энэ хүн зүгээр мөнгөгүй болох ингэж ярьж чинь биш. Энэ хүн яг өссөн нийгмийн орчин нь юу юм? Тэр нийгмийн орчин энэ хүнийг яагаад ийм үйл гаргахад хүрв? Гэрээ тийм үү? За тэгээ Habitus-ыг судалснаас хойш би бол хаас яг Habitus-ыг хавдаг болсон. За энэ хүн ийм болохоор ингэж байгаа юм байна. Энэ хүний Habitus нь ийм юм байна гэд энэтхэгийн Мумбаийн ядуусын хорооллын талаар би бедаалт хийж явахдаа бас амар том Habitus-ын ялгааг харж ирсэн байхгүй юу? За тийм бичлэгийг одоо би танад харуулъя. Энэ болохоор баримтат видео байна. YouTube дээр өнгөө байгаа. Та бүхэн үзэж болно шүү. За тэгэхээр энэтхэгийн одоо хамгийн зөвхөн энэтхэгийн биш баг Азийн гэж явдаг юм зөө. Хамгийн том ядуусын хороолол бол энэтхэгийн Мумбай хотод байдаг. Тэгээ Мумбай болохоор энэтхгийнхаа эдийн засгийн төв гэж явдаг байхгүй юу? 22 сая орчим хүн амтай тэр Мумбай хотын 1 сая орчим хүн ам нь яг энэтхэгийн зүрхэн хэсэгт оршдог ядуусын хорооллын дэрдэг. Маш цараймтай газар. Яагаад? Цараймтайгаас гадна эрүүл ахуйн шаардлага болон аюулгүй байдал бүтнөөлзөө. Тэгэхээр 1 сая хүн тэнцээ амьдарч байна. Энэтхэгийн яг зүрхэн Мумбайын зүрхэн хэсэг газар тийм үү? Тэнцээ амьдардаг 2 хүнийг бодож танаар танилцуулъя. За эхний хүн маань энэ хүн. За энэ хүн хэлж штеп. За энэтхэгийн одоо тэр ядуусын хорооллоо тийм үү? Тинчээ бол одоо зургийн танарт харуулъя. Хүмүүс гарт нь юу олдож байна? Тэрүүгээрээ оронж барьсан. Яа мамгуулч гэр орноо барьсан. Одоо шууд амуудаа тийм. Шуудаа тэгээд энэ тентхийн хаягдал төмөр тийм хүмүүдийг ухсарч нийлүүлээд нэг барьж толж байгаа юм. Өчлөн тийм байдаг. За тэгэнгүүт энэ хүн болохоор Мумбай хотын тэр яг ядуусын хороол сүндэрлсэн хэдэн давхар барилгуулаа тэрний эзэн баггүй юу. Тэг хэлж штэ хөрх юмтан би ингээд шөнө ундаж чадахгүй миний гар өвддөг байсан. Маш их ажилласнаас болоод би маш ядуу гэргүүлээс гаралтай би Мумбай хотод анх ирэхдээ 100 рупи дэвс гэж байхгүй. 100 рупи гэхээр өнөөгийн ханшаар болохоор $1. 3000 гаруй за 4000 орчим төгрөгтэй л шинэ хотод ороод ирж байгаа байхгүй. Тэгээд маш их хөдөлмөр, хүч зүтгэл, хөс, цус гэж яриулдаг л дээ. Энийхэн ачаар би ийм зэрэгтэй явж байна гэж энэ хүн ярьж байна. За тэнгуут нөгөө талд бас нэг хүн байна. Тэр хүн болохоор энэ хүн. Энэ хүн болохоор алдартай үйл хөдлөлийн бизнес эрхлэгч. За тэгээд энэ хоёр хүний ялгаа нь юу гэхээр эхний хүн ямар ч мөнгөгүй ядал өгт. Хоёр дахь хүн хэлж байгаагаар бол энэ тэр бизнес эрхэлж байгаа тэр компани нь ааваас нь өөрт нь өглөгдөж ирсэн. Аавд нь болохоор өвөөгөөс нь аавд нь өглөгдөж ирсэн 100 гаруй жилийн түүхтэй гэр бүлийн
үс алмшил яваад байгаа байхгүй. Тэнгүүт энэ хүн одоо юу ярьдаг вэ гэхээр хэрэг эмчлэг бүтэн үзэх юм бол юу ярьдаг вэ гэхээр энэ хүн одоо ингээд маш өндөр барилгаас ингээд дээр ингээд зогсноо. Тэр ислам руу харж байгаа штэ ядуусын хорол руу хараад цэвэрлэх хэрэгтэй нэг. Энийг цэвэрлээд оронд нь өндөр барилга байгуулж барья. Мумбайгийн төвсгт авдаг штэ угнаад тий. Хотын төвд ийм сони юм байлгаад байгаа байхгүй. Цэвэрлэх хэрэгтэй одоо хүмүүсийн аль нүүлгэн тий. Хүмүүсийн аль нүүлгэн шилжүүлж болон барилга байгууламжийг нь худлаалахгүй юу? Тэр дараа нэрээ. Нөгөө талд манай нөгөө 4000 төгрөгтэй хот руу орж ирдэг ах маань юу гэж ирдэг вэ гэхээр ядуусын хороололтоо би одоо ийм барилга барьлаа тий. Би ийм олон хүнийг ажилтаа болгож чинь ядуусын хороололт руу. Өшөө илэн хүмүүсийг би ажилтаа болгож чадна. Ядуусын хорооллоо бид нэр хөгжүүлж чадна. Гэтэ тэр ядуусын хороол дотор одоо сая хүн амьдарч ин гэхэр чадвар аимшигтай байхгүй юу гэж байгаа юм бэ? Улаанбаатар хот тэр чигээрээ тэр зэ байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ядуусын хороол дотор бол хүмүүс зүгээр ингээд хэлтэл тий шиллээ цуулуулаа явдаг байхгүй. Тэр хүмүүс хөдөлмөрлөдөг байхгүй. За дараа нь үнээр ярихтаа би дэлгэрэнгүй яриа заяа. Тэр хүмүүс хичээгээд хөдөлмөрлөөд мөрөөдөд байхад нөгөө талд нэг хүн харснаа энэ хог тий бидний цэвэрлэе гэж ярьж байгаа. Энэ хоёр ялгаатай өнцөг юунаас гаралтай юм? Ойлгомжтой шүү дээ. Өссөн төрсөн орчин habitus, capital. Capital-ын талаар би яриаг болов. Capital болохоор habitus-ыг тайлбарлахын тулд capital болон field гэх хоёр зүйлийг заавал ярих хэрэгтэй. Одоо энэ зэрэг харж байна уу? Field-ийг peer virtue болохоор тайлбарлахдаа objective зүйл байдаг, бодит зүйл. Чи харж болно, хүрж болно, мэдэрч барьж болох зүйл гэсэн үг байхгүй. Тэгэхээр field болохоор гэр. Хүний гэр бол field, чиний орчин гэж явж байна тийм. Capital нь юу гэхээр чиний хөрөнгө, чиний баялаг байхгүй юу? Хэрэг хэмжээний чамд мөнгө төгрөг байна, боловсрол байна. За мөн одоо юу гэдэг хүч эрх мэдэл байна. Энэ бол capital. Иймэрхүү зүйлсийн үндсэн дээр бол чиний ертөнцийг үзэх үзэл гэж яваа шашинлаг сонсогдоод байна. Чиний идиомстай, хүмүүстэй, нийгэмтэйгээ хандах хандлага ингэж тодорхойлогдож байна. За магадгүй би habitus-ийн талаар ойлголтгүй байсан бол энэ хоёр хүнийг хараад нэг нь ядуу, нэг нь баян гэл өнгөрөх байсан баг. Гэтэ habitus-ийн талаар би ойлголттой болсон учраас энэ хоёр хүн чинь өөр газар өсөөд өөр хандлагыг гаргаж байгаа сте. Ядуусын хороолтойгоо яаж харьцаж байгаа. Эхний хүн бол ингээд өсгийн үржүүл миний сайхан оромж юм те. Юусэн ч юм. Тэнгүүд хоёр дахь хүн бол хог навчлал гэж харж байгаа штэ. За ийм байна. Бас миний өөрийн бодлын хэсэг гарч ирж байна. Habitus-ийг судлах авцтай миний олж мэдсэн зүйл юу вэ гэхээр би та нарт тайлбарлахын тулд юм уншиж байгаа штэ. Тэгж яхад би олж сурсан юм болохоор peer virtue манай социологч юм маань бас нэгэн гаргаж ирсэн төвшүүлсэн санаа байхгүй. Тэр нь болохоор symbolic violence гэж юу вэ? Symbolic violence буюу бэлэгдлийн хүчирхийлэл. Маш олон төрлийн хүчирхийлэл байгаа шүү дээ. Одоо сэтгэл санааны хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл. Тэгмээс symbolic буюу бэлэгдэл. Энэний хүчирхийлэл гэж юу вэ гэхээр за non physical буюу бие махбод юм биш. Чамайг хурж ирээ зохиод байхгүй. Чамд одоо нүдэнд харагдахаар чамд ямар ч гэмтэл учруулахгүй заа энэ хүчирхийлэл. Гэхдээ чи гэмтдэг. Энэ нь тохиолддог, хизээ тохиолддог вэ гэхээр нийгмийн давхаргын тэгш бус байдал гарч ирэх үед symbolic violence тохиолддог. Хүчирхийлэл хаана харагддаг, хамгийн их харагдах боломжтой гэхээр social media, Instagram, Facebook, TikTok. Гой хүмүүстэй гоё амьдарч байна. Ингээд home tour мөр амир гоё тентаус дээрээ зур хийлээ тийм үү. Тэнгүүт би энийг үзэж байгаа. Би магадгүй ядуусын хороолт амьдардаг хүн байсан бол би ямар гоё юм бэ? Би өвдөд нь штэ. Тэгээ гимтэй санагдан тий жоохон за энэ гим зим санагдах бол тэгээ дараа нь хэлээ. Тэнгүүт өвдөд байгаа штэ. Энэ хүн магадгүй надад албаар гайхуулаагүй байх эсвэл албаар гайхуулж магадгүй. Гэтэл би юу ч хийгээгүй, буруу хийгээгүй мөртлөө би гимтэд нь штэ. Тэ? За social media болъё. Энэ бол бодит амьдрал дээр хэрвээ хүн чиний хажууд symbolic violence үлдэх юм бол энэ бол аимшигтай гэмтэн чи. Тэгэхээр жишээ хоёр хүн юм ярьж штэ. Нэг нь ингээ хурцнээ. Чи ийм газруудаар аялж үзсэн үү? Би одоо ийм асуудар аялдаг. Би ийм асуудар аялсан. Надад тийм байгаа тийм. Ингэж ярьлаа. Гайхуулаагүй зүгээр ялтчгүй л тэгээд ярьчихсан байж болно тийм. Яагаад гэвэл үнэхээр тэр хүний ертөнцийг үзэх үзэл нь өөр болохоор.
Тэгмээ надад тийм юм байхгүй болонгууд би тэр хүнд уурлаж чадахгүй байхгүй юу? Чи дугаа авч. Тэгээд магадгүй зарим хүмүүс хэлдэг байх. Гэхдээ ихэнх тохиолдолд би чи дугаа хэл надад ямар ч хамаагүй шүү гэж би хэлж чадахгүй байхгүй юу? Би зүгээр дотроо гимтээд тэнгүүтээ би гимтээ санагдаад шүү. Би тийм усаар аялж үзээгүй болохоор би тийм хоол идэж үзээгүй болохоор би гимтээ санагдаад шүү. Тэг ингээд ясан гоё гэл өнгөрч байгаа шүү дээ. Гэхдээ энэ миний буруу биш байхгүй юу? Би ямар ч буруу зүйл хийгээгүй ч би яад гим зэм мэдрээд буруу юм санагдаад байна. Символик байлсаа гэж. Тэгэхээр хатаархал гэдэг зүйлийг би дахин бодож байгаа хгүй өөртөө хэрэгцүүлээд. Хатаархал гэдэг тэр хүн гайхуулах гэж ирж болон за зүгээр ирчлээ. Надад гоё гомнууд ярьлаа. Надад тэр юм байхгүй байна. Би зөрүүлээд энэ хүн ямар гоё юм гэсэн бодол маань магадгүй энэ хатаархал биш байх. Энэ зүгээр л символик байланд өртсөн миний хариу үйлдэл гэж бодож болохоор би тэр хүнд хатаархсандаа гоё юм бодоагүй зүгээр л тэр хүн надад хүчрхийлүүлсэн учраас би одоо гимтсэндээ тийм хариу үйлдэл үзүүлж гэж бодож болохоор байхгүй. Яг энэ бол юусоо ямар ч онолтой холбоогүй энэ миний өөрийн бодлохоо буруу байна уу зөв байна уу буруу зөв юм мэдэхгүй байна. Гэтэ зүгээр маш сонирхолтой санаа байгаа. Яг символик байлсын талаар тийм байна. Habitus нэг тиймэрхүү байна. Зүгээр л хүмүүсийн манайхан хүн гэдэг зүйлийг судлаа. Зүгээр сонирхоод үзээрэй. Маш сонирхолтой байх. Надад сонирхолтой байсан учраас би энэ сэдвийн талаар ярьж байгаа. Яагаад гэдэг асуултаар бөөндөө өөртийгөө сориг. Яагаад хүн ингэж ярьсан та? Энэ бүхний тайлбарсан маш онолог байт юм биш үү? Олон онол байт юм байна. Тэг? За нэг ийм кофе шоп байна. Кофе шопоос хэлсэн Starbucks үнэхээр үнэтэй байлаа. Starbucks зороод миний матча 18,000 төгрөг. За Монгол мөнгөөр 18,000 төгрөгөөр би зүгээр ногоон цай сүйтэй авч ууж ингэ бодлоо. Тэрний оронд өнөөдөр хар кофе, сэндвичтэй багцаар навангууд 8,000 төгрөгөөр авлаа. За бай.